За ингээ би гэрээсээ гараад Jersey хотын Exchange Place гэдэг газар руу явж байна. За манай Jersey хот маань бол айгүй тийм үхтэй. Хамгийн анх 1660 онд байгуулж ирсэн юм байна. Тэгээ ойролцоогоо нэг 300 мянган вантай. Тийм хот байна. Яг Нью-Йоркийн ерөөхдөө яг хажуудах хот. Jersey буюу баруун талтай байдаг хот юм аа. Тинчээ нэг тоглолт болоод байгаа юм уу? Сүгжим дугаа. Гоё байна. Тэгвэр завнууд бас их явдаг. Одоо энэ бомтос хүмүүс суугаад Нью-Йоркийн бас айлч хэсэг рүү бас явах боломжтой. Тэнд нэг хөгжмийн фестивал болж байгаа юм уу? Хүмүүс бас бүжиглээлээ. Сонирхол. Яа ч ой цоглог байна шүү дээ. Бүжиглж байна. Энэ охин бол бодоолж байна. Exchange гараад одоо Newport руу явж байна. Энэ Хадсон голоод байгаа тэр маш олон тийм ажлын байрууд, офисууд, орносууд маш ихтэй. За энд Pier гэдэг орносууд байна. Яг гоё Нью-Йорк руу гарсан. Баярлалтай. Их гоё орносууд байна. За зүудэлд болохоор энэ Harrison бас нэг бизнесийн жижиг дунд бизнес байдаг юм офис байгаа. Байрнуудын доор ирнэ ингээд нохооны талбай, нохооны парк юм байр болон сүүлийн байрнууд бүгдээрээ байдаг болчих. Тэгээ Америкч нөгөө хүнээсээ илүү бараг нохоо бичлэг ямар сайтай. Өдөр цагаарын хувьд жоохон үүлтэй сэрэх өдөр байна. Түрүүн жоохон бороо тусалсан. Тэгээ өнөөдөр бол хүмүүс нэг бүтсэн өдөр болохоор айгу олоолаа гарч ирсэн байна. Jersey City-гээс жоохон өнгөрөөд Hoboken гэдэг газар руу ойртож ирж байна. Hoboken бол бас Нью-Йорктойгоо бас ойрхон голын наацаа Hudson гол гэдэг Хадсон голоод байгаа. Дэргээр ингээд маш олон гоё жижигхэн хотуудтай. Тэнд харагдж байгаа эмэгтэй хүний амадарсан байгаа хөшөө бол Нью-Йоркийнхныг чимээг байгаа ч ямар их чимээ гаргадаг юм бэ? Дугаа байгаа ч самайхтай. Ирсэн тийм хөшөө гэдэг. Хотын чимээ бол маш чанга байдаг. Манай Нью-Йоркчин бол нөгөө ер нь бол унтдаггүй хотоор алдартай. Хон болгол маш чарга ажилдаг, зогоо байдаг. Шаас ингээд шүүжлэх маягтай ирсэн байна. За ингээд Hoboken төрөд ирсэн байна. Hoboken бол New Jersey дотроо хүмүүс бооноор ийш явдаг. Маш тийм хуучны төмөр зам өртөг байгаа. Тэгээд үүнээс бас ингээд заваар хөлөө онгоцоор заваар бас Нью-Йорк руу орж улдаг. Яг
өдөртэй байна. Ийм олон газруудаар хоолноор явж болдог. Тэр өнөөдөр амралтын өдөр болохоор хүмүүс гадаа зүлгэн дээр суугаад хүүхдүүдэд тоолохын тоглоод ингэ гоё төлөө цаг аяа гоё өнгөрөөж байна. Тэгээ цагаарын хувьд аяа гоё тийм сэрүүхэн агуулчаас ажил хүмүүстэй очир болбол тоглолт юм л. Гоё юм бэ. Гоё. Зарим нэг майх навчирсан. Зүлгэн дээр камплж байна. Ингэ ч бас их зүгээр юм биш. Бараг майх навчирдаг тоочмоор юм байна. Маш олон төрлийн олон улсын хүмүүс харагдаж байна. Нью-Йоркийн хамгийн гоё Нью-Йоркийн ерөөдөө харъя гэж байгаа болвол Нью-Джерси буюу баруун талаас нь ингээд харах юм бол яг гоё нар жаргаж байгаа үед ч юм уу нараа гоё байшингууд дээр гоё нэг гоё тусдаг хамгийн гоё зэмжтэй би бол Нью-Джерси талаас байд юм санагддаг. За хүмүүс ном уншиж байна. Хосороо айгу их цуларсан байна. За би өөрөө аялын бол амьдралын влогийг одоо эхлүүлж байна. Маш удаан хугацаагаар влог эхлүүлэе бодоод яваад байсан. Тэгээ би өөр блог юм байна. Миний амьдрал өдөртэй байна гэдээ хойшлуулаад явсаар байгаа ерөөдөө 10 гаруй жил өнгөрчиж. Тэгээ би өмнө бодохдоо бол нэг влог гэдэг хүмүүс бол бусдаас анхаарал авахын тулд жоо тийм нарциссик хүмүүсийн ажил юм болов гэж боддог байсан. Тэр маань ерөөдөө өөрчлөгдөөд одоо ингээд влог хийх маань бол нэг утгаараа өөрийнхөө амьдралыг гоё докюментлаад romanticize буюу одоо тийм өдөр тутмынхаа амьдралд тийм аз жаргалтай байхын тулд ган хэмжээр ингээд докюментлуулаад явах юм бол ирээдүйд баш ингээд эргээд харахад ингээд айгүй олон зүйлийг үзсэн харсан байна, сайжирсан байна гэдгийг хараад тийм гоё аз жаргалтай байх юм болов гэдэг талаас нь эхлүүлж байна. Тэгээд англи хэлээр хэлэх үү, монгол хэлээр хэлэх үү гэж нэлээд бодож байгаад монгол хэлээр хиндээ влог хийдүсэй гэж бодлоо. Тэгээд анхудаа ингээд влог хийж байгаа болохоор сурах юм их байх шиг байна. Тэгээд өөрийгөө сороод комфорт зоноосоо гараад камерын өмнө ярих нь бол бас их тийм амаргүй ажил байна. Сүүлийн 5 жил би ойролцоогоор 14-5 орноор хэлсэн. Тэгээд аялал болгондоо ингээд ерөөхдөө 3 хоног юм уу 4 хоногор ингээд аялаад явхаар зураг хөшлийг ингээд явсан ч гэсэн ингээд сүүлдээ ингээд хаагур явдлаа инглээд гэсэн айгу ингээд мартчихдээ юм байна. Тэгээ нэг ясандаа ингээд влог хэлүүлээд ингээд явах юм бол маш тийм гоё зэгцтэй, шатаралтай моментжуулаад явсан газар моментжуулаад үлдээчих юм бол ингээд би эргээд 10-20 жилийн дараа харахад бас гоё юм болов гэж бодоод хэлүүлж байна. Тэгээд хүн болон өөрийн гэсэн тийм түүхтэй. Тэгээд өөрийнхөө түүхийг бас ингээд бичээд үлдээчих нь бас явандаас хэрэгтэй болов гэд. За зөндөө юм уршчлаа. Тэгээд өнөөдөр би Jersey хотоор илаад явж байна. Jersey City өөрөө дотроо бас ингээд задраад Hoboken, Weehawken гэдэг жижиг тийм хотуудтай. За ингээд харж байгаа бол Нью-Йоркийн одоо Manhattan, Midtown, Uptown гэдэг яг Нью-Йоркийн хамгийн гоё миний гоё одоо харагдах байдал нь бол Jersey талаас нь ингээд яг гоё нар жаргаж байгаа үед харагддаг. За тэгээ би өнөөдөр ингээд влогийг эхлүүлээ явж байна. Нар өнөөдөр бас их гоё гарч байна. Сүүлийн үед айгүйх бороо ороод айгүй үлдээ байсан. Тэгээ өнөөдөр бас цагаараас их гоё байна. Бүтсэн өдөр болохоор хүмүүс бас их гарч ирсэн байна. Өдөр гоё хүүхдүүдтэйгээ дуу унтах нь унаад алхах гүүхэн гүнгээд цагийг маш гоё зөв өнгөрүүлж байна. Янз бүрийн гоё бранч ч юм уу өдрийн цай, өндрийн хоолнд ороход
эргээд байгаа айгүй гоё тийм ресторанууд ихтэй.